Бидний түүхэнд нууцлах хүмүүс болон тэдний талаар хачирхалтай баримт түүхүүд бишгүй тохиолддог үлээ. Эдгээр нууцлах хүмүүсийн тухай сонирхолтой түүхийг таамаглалуудын хамт цувралаар хүргэж байхаар болж эхний дугаарыг хүрэхэд бэлэн боллоо. Эхний хүрэх хүн бол Леди Бабушка буюу хадагтай эмээ гэж орчуулагдаж болох энэ хүний талаар маш олон таамаг байдагч одоо хүртэл хэн болох нь тодорхойгүй нэг юм. Энэ хүн 1963 оны 11-р сарын 22-ны өдөр Америкийн улсын 35 дахь ерөнхийлөгч Джон Кеннеди буудалж нас барах үед зам дагуу зогсож байсан бөгөөд энэ бүх үйл явдлыг маш ойроос харсан гэрчээс гадна бүх процессыг камерт буулгасан байна. Түүнийг хожим 90 сурвалжилж толгоогоо Орос эмгэн шиг боосноос нүүдэн Америкийн улсын хэвлэл мэдээллүүд түүнд Леди Бабушка гэх нэр өгсөн юм. Ерөнхийлөгч Джон Кеннедиг ам өргөцсөний дараа холбооны мөрдөх товчоо болон цагдаагийн алба хаагч тухайн үед тэнд байсан хүмүүст камерын бичлэг авсан зураг зэрэгээс хуваалцаж мөрдөн шалах ажиллагаанд тусдсан болохыг хүсжээ. Тэд мэдээж тэр өдөр ерөнхийлөгчийн цуваа явах үед зам дагуу байсан бүх хүнийг тогтоож шалгалт явуулсан ч ганцхан Леди Бабушка гэж хожим нэрлэгдсэн толгоогоо алчуураар боосон эмэгтэйг л олж чадаагүй юм. Энэ эмэгтэйг бусад хүмүүсийн хийсэн бичлэг, авсан фото зураг зэрэгт орсон байснаар нь олж мэдсэн бөгөөд тун хачирхалтай зүйлс олж мэдсэн байна. Энэ эмэгтэй ерөнхийлөгчийг яг буудуулах үед энэ бүгдийг мэдэж байсан мэт маш зөв байрлалд зураг авч зогсож байсан тул хадагтан авсан зургууд цагдаа нарт тус хөргөж чадна гэж үзээд үл таних эмэгтэйг хайсан ч үр дүнд хүрээгүй бөгөөд одоо хүртэл хачирхалтай нууцлаг хадагтай гэж нэрлэгдэх болсон юм. Түүний нууцлаг төрхөөс гадна тэр өдөр гаргасан үйлдэлүүд мөн олон хүнийг гайхшруулсаар ирсэн юм. Дээр дурдсанчлан тэр эмэгтэй үйл явдал тун сайн харагдах газарт зогсож ерөнхийлөгчийг эртэл тэр газраас алхамч холдоогүй. Ерөнхийлөгчийн цуваа өнгөрөх үед нэг биш нэлээд хідэн буун дуу гарч эмх замбраагүй байдал үүсч олон ч хүмүүс зүхтааж нуугдаж газар хэвтэж байсан ч ганцхан Леди Бабушка л юу ч болоогүй мэд зураг өргөжлүүлэн авч ерөнхийлөгчийн амьдралын сүүлийн мөчүүдийг камерт буулгасан байна. Үүний дараа тэрээр юу ч болоогүй мэт тайвнаар камерад алт хийгээд айд сандарсан хүмүүсийн дунд орон алга болсон юм. Энэ хэрэг бол 20-р зууны хамгийн том хэрэгүүдийн нэг яах аргагүй мөн бөгөөд олон ч хүний анхаарлыг татсан хэрэг үлээ. Мэдээж үүний дараа тэр даруйд нь алуушныг олж баривчсан ч өнөөх нууцлаг хатагтаг эрен хайсаар байсан ба олон жилийн дараа нэгэн эмэгтэй цагдаагийн газарт хандсан байна. Тэр эмэгтэй өөрийгөө Беверли Оливер гэж танилцуулж өөрийгөө нууцлаг Леди Бабушка мөн гэсэн юм. Түүний хэлснээр тэр өдрийн үйл явдлыг бүгдийг нь камерт буулгасан. Хожим гэрте байх үед нь өөрсдөө холбооны мөрдөх товчоос явж байгаа гэх хоёр эрэгтэй ирж зурагтай хальсыг нь хурааж аваад хэд хоногийн дараа эргүүлэн өгнө гэсэн боловч ахиж ирээгүй гэжээ. Энэ бүгдийг үгүйсгэх, үл итгэх хүмүүс байдаг бөгөөд Беверли Оливер гэх тэр үед өөрийгөө 17 настай байсан гэсэн ч зураг болон бичлэг дээрх Леди Бабушка хамаагүй ахимаг насны хүн байгаа юм. Үүнээс гадна Беверли Оливер хэлэхдээ зургийг Яшика гэх Япон камераар авсан гэсэн ч энэ камер нь Кеннедигийн аллагаас 6 жилийн дараа л анх зах зээлд гарч байжээ. Энэ бүгд төр үндэслэн Беверли Оливерыг худлаа ярьсан жинхэнэ Леди Бабушка биш гэж үздэг байна. Леди Бабушкаг яг хэн байсан талаар олон таамаг байдагч боломжит нэгэн таамгийг хүргэе. Леди Бабушка тухайн үед тун сайн байрлалаас олон зураг дарсан ч хожим зургийг нь угаах үед алдаа гарч зураг чанаргүй болсон. Эсвэл эмэгтэй анхнаасаа чанаргүй зураг авсан тул түүнийг хайж байгааг мэдсэн ч чанартай зураг байхгүйгээс болоод ил гарч ирэхийг хүсээгүй нууцлаг чигээрээ үлдсэн нэгэн байж болох юм гэж үздэг байна. (1971 оны 11-р сарын 24-ний өдөр Америкийн улсын Сиэтл хотоос Портленд хүрэх нислэгийн онгоцыг барьцаас эрэг гарсан байлаа. Барьцаалагч нь 40 орчим насны нарны шилтэй ажил хэрэгч байрын хослолтой жирийн нэг эрэгтэй байсан бөгөөд уг хэргийг үлдэх үедээ ганцаараа байж. Тэр үед онгоцны тасалбар авахд бичиг баримт шаардлагагүй. Хүнийх нь өөрийн хэлснээр нэрийг нь бичдэг байсан бөгөөд тэр хүн тасалбарыг бичүүлэхдээ Дэн Купер гэх нэрээр авсан байж. Онгоц амжилттай хөөрсөний дараа Дэн Купер онгоцны үүсгэгчид нэгэн заас өгсөн бөгөөд өнөөх нь түүнийг танилцахаар
өөрийн утасны дугаарыг бичиж өгсөн гэж бодоод уншилгүй шууд халаасандаа хийсэн гэжээ. Гэвч Дэн Купер түүнд дөхөж очиод ааж ухнаар танд гэж хэлэхэд зурвасыг нэн даруй уншихыг хүсэж байна. Учир нь миний цүнхэнд тесрэх бөмбөг байгаа гэд барьж авсан цүнхөө үзүүлжээ. Үйлчлэгч тэр даруй зурвасыг үзэж түүнд нь онгоц барьцаалагдсан. Түүний цүнхэнд тесрэх бөмбөг байгаа. Тесрэх бөмбөгийг хэрэглэх хэсэг нь зөвхөн тэдний цаашдын үйлдэлээс хамаарах болно гэд нэмж шүхэр болон 200,000 Америк доллар өгөхийг шаардаж биелүүлсэн нөхцөлд зорчигчид бүгд бүрэн бүтэн онгоцноос бууна гэдгийг дурдсан байж. Энэ бүгдийг уншиж цочирдсан үйлчлэгч түүнийг тесрэх бөмбөг үзүүлэхийг хүссэнд өнөөх нь өөрийн цүнхээр нээж тесрэх бөмбөгийг санагдуулсан зүйл үзүүлсэн гэжээ. Үйлчлэгч онгоцны ахмадад мэдэгдэж өнөөх нь газарт байх хууль хүчнийхэн болон нисэх компани удирдлагуудад мэдэгдснээр онгоцыг хүрэх газарт нь буулгаж барьцаалагчийн хүсэлтийн дагуу мөнгө болон шөхөр өгснөөр өнөөх нь амлсандаа хүрч зоршигтыг буулган нислэгийн багийнхантай хамт ахин агаар төрсөн юм. Хожим түүнтэй хамгийн ихээр харьцаж байсан үйлчлэгчийн хэлснээр тэрээр огт барьцаалагч гэмт хэрэгтэн шиг санагдаагүй бөгөөд тун тайван ээлдэг нэгэн байсан гэжээ. Нислэгийн явцад бусад зорчигчдод мэдэгдээгүйгээс гадна Дэн Купер ууж идэх юм захиалан төлбөрөө бүтнээр нь төлж байсанд үйлчлэгч ихэд гайхсан талаараа хэлсэн байна. Онгоц агаар төөрөхөд Дэн Купер онгоцны ахмадад хандан Мексикийн зүгт байж болох хамгийн удаанаар боломжит хамгийн бага өндөрөөр нисхийг хүссэн юм. Онгоц хөөрсний дараа хоёрч сөнөөгч онгоцоор барьцаалагдсан онгоцыг дагаж Купер тарагдахгүйгээд онгоцны хойд хэсэгт нисэж байжээ. Тэд барьцаалагчийн зааврын дагуу ниссэн бөгөөд гэнэт Купер онгоцны багийнхныг нисгчийн өрөөнд орохыг хүсээд мөнгөө биеэрээ тойруулан ороож зүүж байсан зангиагаад тогтоогчийн хамт онгоцонд орхиод онгоцны ачааны хаалгыг нээн үсэрсэн байна. Купер шүхрээр 3,000 метрийн өндөрөөс үсэрсэн бөгөөд тэр үед шөнө болж үзэгдэх байдал хязгаарлагдмал дээр нь цаг агаарын байдал тогтун биш байсан тул дагаж явсан хоёр онгоц үсрэхийг нь хараагүй гэсэн юм. Куперийн газарцсан байж болох газрын ойр орчмыг тогтоож түүнийг эрен хайх ажиллагаа хийгдэж түүний ам зураг Америкийн их улсын өнцөг болон бүрт хүрсэн ч Куперийн талаар юу ч болж чадаагүй байна. Онгоцноос үсэрснээс хойш юу тохиолдсон болон өмнө Купер ямар хүн байсан, жинхэнэ нэр нь хэн байсан талаар ямар ч мэдээлэл олдоогүй. Энэ явдлаас хойш маш олон хүнээс цагдаагийн газар захиа ирж байсан бөгөөд тэд бүгд өөрсдөө Дэн Купер болох талаар бичиж байсан ч ихэнх нь худал захиа болох нь анханасаа мэдэгдэж байсан гэжээ. Гэвч тэдэн донд ганцхан захиал бусдаас арай өнөшлөө санагдсан байна. Тэр захидалд Дэн өөрийгөө өмнө маш тайван амьдралаар амьдарч байсан. Замын хөдөлгөөний дүрмж зөрчиж байгаагүй нэгэн гэж хэлсэн бөгөөд хүнд өвчин тусч үлдсэн 14 хүн сараа хангалуун өнгөрөөхийн тулд энэ зүйлийг хийсэн гэж бичжээ. Гэвч төр засгийнхан энэ захиаг бодит барьцаалагч гэж үзээгүй бөгөөд түүнийг онгоцноос үсрээд амьд гарч чадаагүй гэж үздэг байна. Дэн Купер маш алдартай болж түүнийг шүтэн бишрэгчид Дэн Купер FBI-г мухардалд оруулж өөрөө амьд үлдэж чадсан гэж итгэдэг юм. Энэ хэрэг ахиц дэвшлгүй ахин 9 жил болж 1980 онд Куперийн буусан байж болцсогүй гэж үзэж байснаас өөр газарт голын эргийн элсэнд дарагдсан байсан ууттай доллар олцсон нь Дэн Куперт өгсөн мөнгөний дугаартай таардаг бөгөөд мөнгө их хэмжээгээр муудаж хөгжирсэн байснаас гадна Дэнд өгсөн мөнгөний багахан хэсэг байсан юм. Дэн Куперт $200,000 өгсөн ч олсон мөнгө нь $5,000 байжээ. Куперт өгсөн бүх мөнгөнд дэвсгэртийн дугаарыг тэмдэглэж улс орон даяар тараагдсан байсан ч гол иргэдэр олдог $5,000-аас өөр мөнгө ахиж эзэж олдоогүй юм. Одоо түүнтэй холбоотой таамагуудыг хүргэе. Дэн Купер онгоцноос үсрээд амьд гараагүй их таамаг зөнхөлдөг бөгөөд тэр үед тэнгэр муу хурд тунцтай байсан тул хүн шүхрээр үсрээд амьд гарах магадлал бараг байхгүй гэж үздэг юм. Мөн энэ таамагийн талд Дэн Куперийн авсан мөнгө хожим хаанч ахиж гарч ирээгүй нь барьцаалагч салхи шуурганд өртөөд эзгүй газарт унаж нас барсан гих таамаг дэвшүүлэхэд хүргэдэг байна. Гэвч энэ таамагт хэд хэдэн тохиромжгүй баримт байдаг нь голын эргийн элсэн доороос олсон мөнгө нь 3 хэсэг багтсан мөнгө байсан бөгөөд нэг багснаас нь 10 ширхэг дэвсгэр дутаж байсан явдал юм. Тэгэхээр Дэн Купер үсэрч байх үедээ санамсаргүй байдлаар мөнгнөөсөө алдсан бол яаж тэдний дундаас 10 ширхэг дэвсгэрт алга болох вэ? Мөн судлаачдын үзнээр мөнгийг боосон ирээсийн устаа чихтэй нөхцөлд яасан ч 9 жил бүрэн бүтэн байх боломжгүй гэж үзэж судалгаагаар нотолсон байна. Мөнгө алга болсон нь мөнгийг анх олсон хүү олдвороосоо дурсамж болгон 10 ширхгийг авсан байж болох ч резиденттэй холбоотой баримтыг хэрхэн тайлбарж болох вэ?
Тэгэхэр Купер амьд гарч хожим мөнгөнийхөө зарим хэсгийг албаар иргэдээр орхисон байж болох уу? Одоо Дэн Куперийн өөрийнх нь талах таамагийг хүргэе. Түүнийг Америк биш, гадаад хүн байсан гэж үздэг таамаг элбэг байдаг. Түүний сонгосон нэр нь тохиолдлын овог нэр биш бөгөөд Бельгийн алдартай комик зохиолын баатар, нисгэгч, шөхөрчин Дэн Купер гэж байдаг байна. Энэ комик нь Америкийн эд зуус төвлөгдөж байгаагаас гадна англи хэл дээрч гарч байгаагүй юм. Мөн үүнээс гадна Дэн Купер мөнгө нэхэхдээ 200 мянган Америкийн мөнгөнд тэмдэгт гэж хэлсэн бөгөөд Америкийн эд зууст хүмүүс долларыг тэгж хизэж нэрлэдэггүй байна. Гэвч түүнтэй ярилцсан хүмүүс хожим хэлэхдээ огт ямар нэгэн аялга түүний ярианд анзаараагүй гэсэн юм. Энэ бүгдээс үүдэж түүнийг Канад хүн байсан гэж үзээд хожимч баригдаагүй тэрээр амьд гараад Канад руу зугтаж чадсан гэж үздэг байна. 1971 онд энэ хэрэг гарснаас хойш Америкийн эд зууст 15 удаа яг адилхан хэрэгүүд гарч тесрэг бөмбөгтөө онгоц барьцааж байсан нь бүгд Дэн Куперийн хэрэгээс санаа авсан байсан ч тэд бүгд баригдаж байжээ. Гэвч ганцхан Дэн Куперийн хэрэг одоо хүртэл хариулт өггүй хэвээр байна. Дэлхийн түүхэн дэх нууцлах хүмүүсийн тоонд зүүн ёсоор орох нэгэн бол Францын шоронгуудад 34 жил хоригдсон Төмөр Багтай хоригдол юм. Түүнийг хэн байсан талаар одоо хүртэл хинч баттай мэддэггүй бөгөөд олон янзын таамаглал дэвшүүлсээр ирсэн байна. Хожим таамагснаар тэрээр 17 дугаар зууны 40-од онд төрсэн нэгэн бөгөөд анх шоронгийн архивд 1669 он тэмдэглэгдэж байжээ. Францын тухайн үеийн дотоод хэргийн сайдын бичсэн альбан бичиг байдаг бөгөөд энэ хоригдолтой юм ярих хориотой юу ч болж байсан Төмөр Багийг нь тайлах хориотой гих зэрэг өвөрмөц шаардлагуудыг шоронгийн удирдлагуудад тавьж байсан байна. Үүнээс гадна түүнийг үргэлж ганцаараа нь хорж байсан бөгөөд байж болох хамгийн тав тухтай орчин бүрдүүлж бусад хоригдлуудаас илүү хоол хүнс өгч байжээ. Алдарт зохиолч Вальтер энэ хүний талаар маш их сонирхож байсан бөгөөд тэрээр ингэж бичжээ. Тэр үед Францын дээдсийн хүрээнээс нэг ч хүн алга болоогүй ч тэр энгийн нэгэн биш байсныг түүний талаарх бүх баримтыг чандлан нууцалдаг нь илтгэж байна гэжээ. Мөн нэмж үчигтэй тэр үед энэ хүний талаар мэдэж болох хүн бүрээс асууж сургалсан ч тэд нэг бол мэдэхгүй, нэг бол андгаа тангараг өргөсөн тул хэлж чадахгүй гэдэг байсан гэж тэмдэглэн үлдээсэн байна. Төмөр Багтай хоригдол 34 жилийн турш шоронгоос шоронд шилжиж явсаар Бастил шоронд нас нөхцсөн юм. 1703 онд түүнийг нас барсны дараа түүний сүлд байсан өрөөг сайтар нэгжиж ханыг нь хүртэл ахин шохоодож будаад өрөөнд нь байсан тавилга, модон эдлүүдийг бүгдийг нь шатааж, алт мөнгөн сав суулгуудыг нь бүгдийг нь хайлуулсан юм. Энэ зүйл нь түүнийг энэ тэнд ямар нэгэн цаас нуух, хан шалан дээр өөрийн тухай бичсэн байхаас сэргийлсэн үл гэж үздэг юм. Гэвч энэ Төмөр Багтай нууцлаг нэгэн хэн байсан бэ? Зарим нэгэн түүнийг 14-р Людовик хааны их хэрэг гэж үздэг бөгөөд хаан ширээний төлөөх тэмцэл гаргуулахгүй гэж өрөөсөн ихрийг нь насан туршид нь нууцлж хорьсон гэж үздэг бол өөр нэгэн сонирхолтой таамаг байдаг нь Төмөр Багтай эрхэн бол Оросын эзэнт гүрний удирдагч 1-р Пётр хаан гэж үзэх хувилбарч байдаг юм. Учир нь 1-р Пётр тэр үед Европоор аялж байсан бөгөөд түүнийг барьж хороод оронд нь түүнтэй ижил нэгнийг Орос руу илгээсэн гэдэг солиотой таамаглал байдаг юм. Өнөөдрийн хүргэсэн нууцлах хүмүүсийн талаарх баримтууд таалагдсан гэж найдаж байна. Удахгүй шинэ бичлэгээр уулзцгаая.